Нийслэлийн 2 дугаар амарч газрын дулааны шугамын ажил одоо та бүхний яг харж байгаачлан Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбай буюу энэ машины зогсоол явгууны зам дээр хийгдэх учиртай. Харин Улаанбаатар их дэлгүүрийн удирдлагууд энэхүү одоо газар дээр 2 дугаар амарч газрын дулааны шугам сүлжээний ажлыг хийлгэх нь бүхэл үүнийхээ төлөө 600 орчим сая төгрөгийг төл гэсэн шаардах хүчгийг ирүүлсэн гэж байна. За бид нар бол манай энэ төрх нэг тал нь бол огт талахгүй байгаа гэдг нь бол түрүүн бол ойлгогдчихсан байгаа тийм ээ. Тэгээ бид нар бол жагсаал хийсэн, өргөх хүчиг өгсөн байгаас хөө одоо дарагдана. Тэгээ тэрний хариу бол одоо 600 сая төгрөг хэмжилсэн бичиг ирсэн байгаа. За тэгээд энийг маань одоо хийн сөхөө дарга бол одоо уг нь шийдэж өгвөл зүгээр байна л та. Тэгээд бидний одоо ингээд энэ асуудал бол уг нь бол нийслэлийн засаг даргаас төсвийг гаргаад өгчихсөн. Нийслэлийн эрүүл мэндийн газар бол энийг маань бас хөөцөлдөж өгөөд тэр шинтгэл хөрөнгө оруулалтын газраар батлуулаад хийх газрын бол инх тулгат гэсэн компани хийх болоод ингээд дулааны шугам тавих одоо компанид томилж өгөөд уг нь бол нэлээд ажил хийгдсэн байгаа юм л да. Манай дэд сайд бол 7 сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орж мөнгө төгрөгийг одоо батлуулсан. Одоо яг дулааны шугамын ажил хийгдэх газар маань уг нь нийтийн эзэмшлийн зам талбай. Нийтийн эзэмшлийн зам талбай дээр хийх гэж байгаа шүү дээ. Ямар одоо үндэслэлээр 600 сая. Яг одоо энэ Улаанбаатар их дэлгүүр чинь хоошоо харсныг хаалгахдаа зүүн тишээ харсныг хаалгахдаа яг зүүн тишээ харсан хаалганых нь одоо машин тавьдаг тэр зам дээр л хийх гээд байгаа юм учиртай юм л да. Тэгэхээр тэр зүүн тишээ харсан хаалга нь бол хаагдаад орлого нь багасна гэж л үзээд байгаа юм байна л да. Уг нь бол хоёр хаалгатай дэлгүүрийн нэг хаалга нь хаагдсанаар бол 2 хоног хаагдсанаар тийм их хэмжээний албан тооцдог гэсэн тийм хуулийн одоо юу бол байдгүй юм бэ. Нийслэлийн 2 дугаар амарч газрыг дулаанаар хангах ажлыг эхлүүлэхийн тулд тус төрөх газар Улаанбаатар их дэлгүүрийн удирдлагуудад 600 сая төгрөгийг төлөх хэрэгтэй болжээ. Тиймээс Улаанбаатар их дэлгүүрийн захирал Сүхбэгийн шуналаас болоод дахиад нэг өвөл эхчүүд маань хүлдүүс болсон төрөх хэмлэгтээ төрсөөр байна.